Энэ их чухал хууль явж байгаад бол баяртай байгаа. Ерөнхийдөө аж ахуйн салбарын ач холбогдол бол сүүлийн жилүүдэд улам их тодорхой болоод байгаа. Яхаарахгүй их зүүн зохицуулалт шаардсан. Санаачилсан хүн ажлын хэсэгт бол талархаж байна. Тэгээд нэг эцсийг хилцүүлэг болж байгаа толбогдуулаад хоёр асуулт байгаамаа. Нэгдүгээр асуудал бол энэ хуулийн 3-4 зүйл бол ажлын хэсгийн саналаар асгаж байгаа юм шиг байгаа юм. За тэрнээс гадна бас нэг 4 зүйл дээр үндсэндээ 80 орчим хувийн өөрчлөлт ороод байгаа юм. 4 зүйл дээр. За тэгтээ зэрэг одоо хуулийг санаачилсан гишүүдийн гаргасан одоо энэ хуулийн үзэл баримталтай энэ одоо аль хэрэг нийцж байна вэ? Энэ талдаар нэг тодорхой хариулт өгнө үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ одоо нэр томьёоны зүйл дээр бол их хүчтэй өөрчлөлтсөн байх юм. Тэгээ энэ нь бол нөгөө хуучин анхны санаачилсан хуулийнхаа үзэл баримталд нэр томьёон ингээд их өөрчлөгдчихоор ирнэ аль хэрэг нөлөөлж байна вэ? Энэ талдаар бас нэг санал хэлж өгнө үү гэж. За 3 дугаарт энэ дээр бас нэг хуулийн төсөлтний заалт байгаад байгаамаа. Энэ 21 аймагт шинжилгээний лаборатори байгуулах асуудал байгаа. Тэгэхээр энэ 21 аймагт одоо хэдэн аймагт лабораторитой юм бэ? Тэгээд энэ лабораториуд чинь хичнээн хүн мэрэгжлийн судлаа шаардлагатай хичнээн хүн шаардлагадах юм бэ? За энд мэрэгжлийн лаборатори ажиллахын тулд судалгааны багаж тоног төхөөрөмж гэдээ бас нэлээд зүйл шаардна. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжийн хэдэн төгрөгийн тоног төхөөрөмж орж ирэх өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулалт хэдэн хөрөнгө оруулалт шаардах юм бэ? За энэ дээр нэлээ юм орох байх. Энэ талаар нэг хариулаад өгөөч. Энэнийг ингээд дан гац төсвийн хөрөнгөөр явуулчих боломж байна уу юу? Боломж гарвал одоо нэлээ урт хугацаанд сунжирсан ажил болох болов гэж бодоод байгаа. Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ лабораторийн тоног төхөөрөмж лаборатори байгуулах асуудлыг зохицуулж болох уу гэсэн ийм үндсэндээ 3 асуулт байна. Тэгэхээр их хурлын гишүүд бас нэг чуулганы хуралдааны дэгийн тухай улсын их хурлын тухай хуулиа бас нэг уншаа судлаа мэддэг болчмоор байгаа юм. Улсын их хурлын тухай хуулийн дээр хилцүүл хийгдэж явах үед хууль санаачлагчаас асуулт асууж үг хэлдэг. Ажлын хэсгийн шийдэгдээд ажлын хэсэг байгуулад хилцүүл бэлтгээд эхэлсэн бол хилцүүлгийн үе шатанд ажлын хэсгийн ахлагчаас ажлын хэсгийн гишүүдээс байнгын хорооноос асуулт асууж байнгын хороо ажлын хэсэг хариулах үүрэгтэй. Тэгж яхад одоо энэ анхны хилцүүлэг явж байгаа шүү дээ. Одоо бол анхны хилцүүлэг эцсийн хилцүүлэг явж байгаа бүр. Эцсийн хилцүүлэгтэй холбоотойгоор ажлын хэсгийн ахлагч байнгын хорооны дарга хоёр л хариулах үүрэгтэй. Ажлын хэсгийн ахлагчаас байнгын хорооноос л асуулт асуух дэгтэй. Тэгж яхад сайдаас асууна гэж сайд ажлын хэсгийн гишүүн биш. Сайд хамаагүй асуудал. Хууль санаачлагчаас бол хилц хэсгийн үед л асуух ёстой байтал эцсийн хилцүүлэг явж явахд хууль санаачлагч асуух. Иймэрхүү байдлаар яваад байна. Ажлын хэсгийн ахлагч байхгүй Жаданбай Батэрдэн гэж хариулах ёстой. Одоо ажлын хэсгийн ахлагч байхгүй учраас байнгын хорооны дарга БС-ийн дарга хариулнаа. За энэ манай мандахыг шоорилж юун дээр тодорхой яг ажлын хэсэг дээр дараа нь хөдөөжихөн боловчруудаар хоёр хариулна. Энэ одоо байнгын хорооны даргачин бас ажлын асуултанд хариулах үүрэгтэй шүү дээ. Зөвхөн хуралдаан даргалах гэдгээс гадна тийм үү. Энэ байнгын хороогоор хэлэлцэж байгаа бүх асуудлуудаа мэдээд хариулах хууль санаач хариулах дэг байхгүй. Дэгийнхээ хууль барьцгаа хэдүүл. Одоо ажлын хэсгийн дэд ажлын хэсэг боловчруудын дарга хариулъя. Дэд ажлын хэсэг. Ажлын хэсгийн гишүүдээс жаргал сайхан гишүүн байх, Замира гишүүн, Лүндэг гишүүн, Наранбаатар гишүүн, Сэддорж гишүүн. Сая одоо Наранбаатар гишүүн танилцуулга уншиж гараа явчихна бас тэгээд.
За дэд ажлын хэсэг 4. Хүнсүдэж хөнгөлдрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсчлон хэрэглэх шинэ асуултанд хариулъя. Тэр хөдөө аж ахуйн тухай хуулийг одоо мандахай гишүүн санаачилж ингээд одоо хилцүүлэх ажлын хэсэг ажиллаад явж байгаа. За ер нь бол хууль санаачлагчаас гарсан энэ батлагдсан үзэл баримтлалын хүрээнд бол хууль одоо бүрэн одоо энэ хүрээнд багтаж бичигдэж хилцүүлэг болж явж дууссан. За энэ найрлагын чанартай хэд хэдэн одоо өөрчлөлтүүдийг бол хийснээс үндсэн одоо үзэл баримтлалаас хазаасан зүйл байхгүй гэдгийг бас хэлье. За энэ ер нь бол хүнсний аюулгүй байдал энэ малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг одоо дотоод болон гадаадын зах зээлд гаргахад лабораторийн асуудлууд бол хамгийн чухал. За бид одоо хөрөн мөнгөтэй холбоотойгоор одоо бол бүсчилсэн байдлаар ерөнхийдөө энэ лабораториудыг бас хүчин чадлыг нэмэгдүүлээгээд баруун бүстэй одоо Ховд аймаг, зүүн талд Хинтээ аймаг, говийн бүстэй бол Дундгов аймаг, за хойдолтой бол Арангаад гэсэн бүсчилсэн ийм 4 лабораторийг хүчин чадлыг нэмэгдүүлээ, сайжруулъя гэдэг байдлаар бас холбогдох одоо салбарт хэрэгжиж байгаа төсөлгөдлөрүүдээс хөрөнгөний гаргахаар ажиллаж байгаа. Ер нь цаашлаад бол 21 аймагт энэ лабораториуд энэ хүчин чадлыг одоо бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Ингэжээж бид нэр малын гаралтай түүхүүдийн бүтээгдэхүүний чанарын асуудлыг харих хамгийн чухал одоо асуудлыг шийдэх юм боломжтой. За харамсалтай нь бол хөрөнгө оруулалтаар энэ асуудлыг шийдэх ёстой. Улсын төслөөр бол хөрөнгө оруулалтын дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалт бол сүүлийн жилүүдэд бас тусгахдаггүй байгаа. Тэгэхээр салбарт одоо салбарын сайд бол энэ салбарт хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны ийм хоёрч төсөлтэй бас сүүлийн үед маш одоо өргөн хилцүүлэг уулзалтуудыг хийж за тодорхой одоо ашиггүй үр ашиггүй зарлуудыг таньж энэ лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэе гэдэг байдлаар бол тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За эрэг гишүүн тодруулж ирсэн. За мэдээж хэрэг хууль санаачлагчдыг гаргасан үзэл баримтлал хазаагаагүй юм байна гэж ойлголоо. Тэгэхээр бүлэг бүлгээр нь асаад ажчихаар энэ чинь юм үүсэлтгэл дээ ер нь бол. За тэр яах вэ гэж бодъё. Би зүгээр энэ 21 аймагт лабораторид хичнээн мэрэгжлийн боловсон хүчин хэрэгтэй юм бэ. Ер нь хичнээн хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бэ гэж тодорхой юм асуугаад байгаа. Түүнээс лабораторийн ач холбогдол одоо хүчин чадал нэмэх асуудлыг бол би бас багсаа ойлгоно. Тэр тооцоо юу байна вэ? Тооцоо байвал нэг хэлж өгөөч. Байхгүй бол тооцоо гаргаагүй байгаа гэлцэж болно. Ямар ч байсан протокол энийг бас нэг тэмдэглээд дараа нь төсөв төлөвлөгөө ярих чинь бас хэрэг болж мэдэн шүү дээ. За хариулъя. Ажлын хэсэг 4 дэх инфра. За хэрэглэх шинэ асуултанд нэмэлт хариулт өгье. Ер нь бүсийн лабораториудын хүчин чадлыг одоо нэмэгдүүлэх шинээр байгуулахад барилга байгууламжтайгаа нэг 5-аас 7 тэрбум төгрөгийн асуудлыг бол байх юм бол энэ иж бүрнээр нь шийдэх юм боломжтой гэсэн тооцооллыг гаргасан байгаа. За нэг лабораторид одоо ажиллах хүн хүчний болцоо их юм бол нэг 12-аас 15 хүнтэй байж энэ цаашаа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана гэж ингэж тооцоолж байгаа. Тэгээ ер нь бол 21 аймгаараа бол ингээд тооцоод үзэх юм бол бас нэлээд их хэмжээний хөрөнгө гарахаар байгаа гэдгийг бас тэмдэглэе. За зочин танилцуулын улсын их хурлын гишүүн Болдын Жавхлангийн урилгаар Дархан уул аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 1986 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа та бүхэнд улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Цэвэг доржийн тугаан гишүүн асуултаа асууя. Алга байна.